За хай зүрхнүүд минь, өнөөдөр бас л 5 жилийн өмнө яриа дуусчихсан би чиний нойр булчирхаагч нь идмээр байна гэд анимыг дахин сэргээж ярихаар бэлтлээ. Хэрвээ чиний хамгийн хайрладаг хүн нэг л өдөр бүх зүйлийг артаа үлдээгээд хорвоог орхижвол тэр үед бид яах ёстой юм бол? Сакура цэцгэс дэлбэлэх хаврын 4-р сард эмнэлгийн хүлээлгийн сандал дээр эзэнгүй тэмдэглэлийн дэвтэр уншихаар нь тэнд байх Харуки гэх бой сониучрахаал уншихад үхэлтэй амьдрах гэх хачин гарчигтай тэмдэглэл байдیں۔ Тэгэл цаашлаад дахиад унших гэтэл цаанаас нь хөөе наадах чи минийх гэд Харукигийн ангийн хамгийн хөвгөлтэй цоглог Сакура зогсож байна. Тэгснэ яасан намайг үхэн гэхээр чи идэхгүй байна уу? Би нэрнгээсээ удахгүй үхэн гэсэн ч Харуки зүв баяртай гэж авдیں۔ Хүн хизээ мүдгүй үхэн гээд хахад ямар ч мэдрэмжгүй ер нь хүлдүү төмс гэхэд болно дөө. Ингээд Сакура өөрийнх нь нойр булчирхай хор тавдартай хизээ мүдгүй өөх гэж байгааг Харуки мэдсэн болохоор бусад хүмүүст ангийнханд битгий хэлээрэ гэд тун удалгүй Харукигийн цагаар ажилдаг номын санд туслахаар ажилд орчихжээ. Тэгээ номын сан дотор чанга орилж яриад энэ үйлдэл нь Харуки таалагдахгүй байхаар нь дугай чимээгүй байгаад өгөөч гэсэн ч нөгөөх нь юу гэж л чимээгүй болох вдэ. Ажлаа дуусчаад хоёулангийнх нь ходоодонд мессеж ирээд ахаар нь хамт үхрийн гидс мэдс ийдсэн шигэ. Тэндээсээ гараа явж идэл гудамжинд нэг эмээг бүр дээрлэхэж байдیں۔ Сакура иймэрхүү юмыг үнэн голоосоо дэвчдэггүй болохоор дээрлэхүү залууг өөрөө дугуй явж болохгүй замаар явчаад бити давраад агаарай гээл эмзэг газар руу нүшөглөөд Харукитай хамт зугтснаас хойш байнга л хамтдаа бүхий л зүйлсийг хийдэг болчихжээ. За зугтаж явж байгаад хавар гих нэртэй кофе шопт ороод хөөш бэнда. Чи намайг угаасаа өвчтөе удахгүй үхэн гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тийм болохоор ядаж тэр өдөр хүртэл хамт байчих гээл шууд хэлцдэг. Ангиар нь энэ хоёрыг гадуур хамт байсан гих цуу яриа газар аваад Харуки шиг тийм нусгай доожоогүй бацкан чам шиг сэргэлэн гоё охинд үнэхээр тохирохгүй бэб мэб гэд ятгсан ч Сакура бүр тэхээс тэгч ам шиг октоудараа л ордог кекний кафе төрөл хамт сууж явах жишээний энийг нь Сакурагийн хамгийн сайн найз Кёко нэрээд харамлаад үнэхээр их ууралж байна. Хоёулахнаа хамт далайн эргээр зугаалаад гутал мудлаа бариулсан шигэ нилээн л дотн олоод ах шүү янда. Бүр амралтын өдрөөр хоногоор холын хоол хоёулахнаа аяллаар явж маваад. Гэхдээ тэгээд энэ хүртэл нэрийг нь мэддэггүй байсан юм уу яасын Пөөх чамаг Харуки гэдэг юм уу? Хаврын мод Сакура цэцэг үнэхээр түүс зөгцөх нэр байна да хоёулаа гэл. Очоол хоол идэж тансаглал, дэлгүүр хэсэж ганглал, бүр нэг ортоо өрөө мөрөө авцсан за. Тэг жоохон юм бийж чар хайраг ууж, шийтгэлтэй хүзэр тоглоод шийтгэлэн Харуки Сакураг ор хүртэл нь тэрч хүргэж өгөх. Заавал хамтал унтна гэд энэ өдрийн аялал дууссан. Гэхдээ энэ өдрийн хамгийн хэцүү мөч нь аяллаар явж байхдаа Сакура хэдий их өвдсөн ч гэсэн цүнхэндээ бүр битүү им тариа хийцэн авч явсан байхыг нь Харуки мэдчихдэг. Энэ хоёрын харилцааг Сакурагийн найз Кёко нь мэдээд чи хөөш миний ганц найзаар тоглоод байгаа юм уу? Харагсж байгаа шигэ тийм хүчтэй охин биш штэ минь найз. Үнэхээр их үр зөөлөн ямар эгэлдэг хайр татан билээ дээ. Ингэж явж байгаад чи миний ганц найзыг гомдоод шархлуулах юм бол би чангастай жинкнээсээ тэр үед алын шүү гэд бүр хатуухан хэлээд тайнаа. Нэг өдөр манай хоёр номын сангийнхаа ажил дээр ажил. Хүй Харуки би амьдралдаа штэ нэг л номыг бүр бүтнээр нь уйлж уншиж дуусгасан байдیں۔ Тэр ямар ном гэхээр цагаан толгой гэж авсан. Бүгд л бараг нос нулимстайгаа холдож дуусгадаг бах тий. Тэгснэ гинэт манад очих уу? Манад хинч байхгүй штэ гэд гэртээ аваачснаа хүүхэд тэрч мөрөөд нөгөөх нь бүр бантаал байдалд ороод гэрээс нь гараа явж исэн чинь ангийнхан дарга нь өмнө нь Сакуратай үерхэж яйсан юм лээ. Тэгээ салсан ч сэтгэлээ дэвтэх гээл гэрийнх нь гадаа зогсож исэн нь нээч л дээ. Тэгэл чи өөй чам шиг хачин банд яхаар миний Сакурагийн гэрээс гарч ирж идийн гэснээ шууд цохоод мэдрэл муутай муу айш. Сакура ч энэ үед гарч ирээд би штэ тэр өдөр тэр тэмдэглэлийг зүгээр л тэнд орхисон гэж бодож гинүү? Үгүй дээ. Зөвхөн чамайг л номонд дуртай авчраас сонирхоод үзэх байхаа гэж бодож үлдээсэн. Тиймээс тэр имлэг дээр таарсан бид хоёрын нэг анги болсон зүгээр нэг тохиолдол биш байх гэж бодож гин. Зүгээр л надтай жаахан бүр хэсэгхэн хугацаанд л хамт байгаад өгөөч тхүү гэж чин сэтгэлээсээ Харукигаас гуйдаг. Гинтэл манай Сакурагийн өвчин нь хүндрээд эмнэлэг твтцэн. Тэгээ Харуки ирэхгээд очиход сэтгэл санаагаа дээрдүүлэх гээд бүжиг энэ төр бүжгэлцэн байж идэг. Тэгээ жаалж бол хов бацж ийсэн Харуки Сакурагаас амьдрах гэдгийг юу гэж боддог талаар асууна. Харин Сакура
Амьдрах гэдэг хамгийн гоё. Хин нэгэнд анхаарал тавьж, хин нэгнийг хайрлаж, үзэн ядаж, уйлж магадгүй гэхдээ бүр бүхий л мэдрэмжээ илэрхийлж байгаа нь амьдрч байгаагийн минь утга учир байх гэж хариултыг өгчхөөд эмнэлгээсээ оргоод Харукитай хамт ханаа би харах гээд тэгсэн чи Харуки үнэхээр Сакурад санаан зовж чи гэхдээ үнэхээр өгөхгүй эзтэй гэсэн чи юу гэж байгаа юм бэ? Би утгагүй үхий штэ гэж инээмсэглэн хэлнэ. Тэр хоёр бие бинийгээ тэрврээд утгагүй хагацах үедээ гэж үнэхээр хичнээн их айж байгаа бол ашгүй Сакура маань би энэ тэнхрээд эмнэлгээсээ гараад хамтдаа байнга очдог хавар кафед байна шүү бэ гэлзараа гэд Харуки өдөржингөө хүлээсэн ч хариуж байхгүй ирсэн ч хүү. За үлээсэн байлгуудаа ухааны юм ботцсон гэртээ харахад телевизээр одоо та бүхэн шуурхаа мэдээ хүргэе. Өнөөдөр үдээс хойш зам дээр цээжиндээ хутгалуулсан эмэгтэй сурагчийн цогцос олдсон байна. Тухайн эмэгтэй нь 17 настай ахлах ангийн сурагч бөгөөд амиа алдсан сурагчийг Ямаучи Сакура гэдэг байж. Энэ мэдээг сонссон Харуки бүр өөртөө ч итгэхгүй бүх зүйлийг буруу сонссон байх гэж итгэхийг хүссэн ч энэ бүхэн бүгд яг одоогийн цаг хугацаа. Сакурагийн ажил явдал болж бүгд уу гашуу тавтан сүүлийн замд нүүцснээс хойш аль хэдийн 10 хоног өнгөрсөн байна. Болсон бүх залгүй явдал зөвхөн Харукид биш бүгдд нь л үнэхэрийн итгэмээргүй хүнд цохилт болсон. Хамгийн гол нь Сакура өвчнөөсөө болж биш зүгээр л нэг алуурчинд хутгалуулж нас барсан учраас дэндүү харгас хэрнээ шудрах бос. Харуки эцэст нь өөрийгөө зоригжуулж Сакуратаа салах ёс гүйцэтгээд ээжтэй нь уулзаж үхэлтэй амьдрах тэмдэглэлийг нь надад өгч болох уу гэж асуусан чинь ээж нь шууд л уйлждаг. Учир нь Сакура угаасаа л энэ тэмдэглэлийг зөвхөн Харукид өгөх гэж анханасаа бэлдсэн байсан. Нээгээд уншихад эцэст нь нэг юм энэ дэвтэр чамд минь иржээ. Чамайг үүнийг унших мөчөд би энэ хорвоо ертөнцид байхгүй болчихсон байна ах. Юу гэж? Би анханасаа л чамайг маш их сонирхдог байснаа хэлэх гэсэн. Үргэлж ном уншиж байгаа чинь дэндүү садаа харагдаг байсан болохоор албаар эмнэлгийн хүлээлгийн санал дээр тэмдрээ үлдээсэн. Ингээд чамтай холбогдох боломж гарч хамтдаа ажиллаж, хамтдаа хоол идэж, хамт аялаж, кофе ууж, торт идэж, далайн эргээр алхаж, хамт галын надам харсан өдрүүд, цаг мөч, минут бүхэнд миний сэтгэл зүрх дэндүү ихээр тогтолж булиглаж, зөвхөн чиний хажуудал байхдаа өвчтэй гэдгийг хүртэл мартаад аз жаргалаар дүүрч бэлгдэг байсан шүү. Аль хэдийн өвчнөөсөө болж үхэн гэдгийг минь мэдсэн ч амьдралтаа оруулж богинохон амьдралд минь өнгө нэмж аз жаргал баяр баясал инээд хөөр бэлгэлсэн гайхалтай дахин давтагдшгүй юугаарч орлуулшгүй Харукида баярлалаа. Би чиний нойр булчирхайгч нь идмээр байна гэсэн цагтл байсан бол хавар кафед Харуки түүнийг хүлээж байхдаа мөн л адил би чиний нойр булчирхайгч нь идмээр байна гэсэн мессеж явуулсан байсан. Учир нь Харуки Сакурагийн нойр булчирхайг идмээр байна гэдэг нь өвчтэй хэсгийг нь идвэл түүнийг эдгэж чадна гэсэн Япон домгоос гаралтай. Өөрөөр хэлбэл өглөн нойрцсон хүнд амьдрал бэлгэлэхийг хүссэн сэтгэл зүйн гүн илэрхийлэл. Тэмдэглэлийг уншиж дууссныхаа дараа Харуки асгартлаа уйлж Сакураг дэндүү ихээр сансаар. Сакурагийн бас нэгэн хүсэл нь хамгийн сайн найз Кёкотой маань найзлаарай гэх хүсэлтийг нь биелүүлдэг. Сакурагийн өвчтөн аль хэдийн хүндэрсэн, эдгэршгүй шатандаа орсон байсан ч тэрээр амьдралын хорон мөч бүхнийг хайрлан нандинсаар энэ хорвоог орхилоо. Би бинийгээ өөрчилж чадсан, би бинээсээ ирч хүч авсан гайхалтай аниме байсан. Тэгээ маргааш гэдэг өдөр магадгүй амьдралын тань сүүлчийн өдөр байсан бол өнөөдөр бүхнийг өөрчлөх байсан бах. Алхаж гიშгэж амьдрал руу яарах бүртээ бид алгуурхан үхэл рүүгээ ойртож идэг. Ганц л агшинд нүд аниж олон өдрөөр хэмжигдэх энэ л амьдралдаа яагаад бид бусдад таалагдаж амьдрах ёстой гэж үлдсэн амьдралдаа зөвхөн өөртөө л таалагдаж амьдраарай. Бусдын амьдралыг гэрэлтүүлж хүмүүсийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж хүн болж төрсөн хувь заяагаа гартаа хатгаж амьдралаа яг одооноос эхэлж гайхамшиг олгоорой. Зүгээр л оршин тогтнож урсгалаараа амьдрах биш. Жинхнээсээ амьдр. Амьдрал бидний төсөөлснөөс илүү бүр хамаагүй илүү үнцэнтэй. Бас та амьдралаас хүссэн бүхнээ хүртэх үнцэнтэй хүн юм шүү. Үхэл химээх нэг л агшинд дуусах энэ амьдралын өдөр бүрийг хайрл. Хүний амьдралд хоёр л чухал өдөр тохиодог. Нэг нь төрсөн өдөр, нөгөөх нь яах гэж төрсөн гэдгээ ухаарах өдөр. Хүн бүрийн л амьдрал дуусахар болно. Гэхдээ тэр хугацаанд хадгалсан алт мөнгө, үнэт идэл, материаллык зүйл биш. Харин хэнийг хайрлаж, хинтээ хамгийн аз жаргалтай яг л өөрийнхөөрөө
үнэн сэтгэлээсээ холбогдсон бэ гэдэг нь хамгийн үн цэнтэй зүйл. Амьдрал хизээ дуусахыг хэн ч мэдгүй, тиймээс амьд байх хугацаанд чин сэтгэлээсээ хайрлаж, чин сэтгэлээсээ уйлж, бүх зүйлд жинхнээсээ хандаарай. Хүн бүрийн амьдрал үн цэнтэй, хинч байсан, гадаад байдал ямар ч харагдаж исэн, хүн бүрийн дотор гүн гүнзгий түүх зүрх сэтгэл бий. Өнөөдрийн гайдтай маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ та нартаа Юки админийхэн зүгээс зүрх